Соёлын критик цуврал контент энэ манай соёл мөн гэхдээ яг бидний өөрсдөө бий болгосон дэлхийн хэмжээнд манайх гэж бахархах соёл мөн үү гэсэн асуултыг тавьдаг. Үүний өмнө шанз хөгжим, хөөргөний гарал үүслийг энэ үүднээс хөндөж байсан. Тэгвэл энэ удаад бууцтай танилцъя. Ер нь бууд Монгол үндэсний хоол мөн болов юу гэж бодож байна? Мөн ба. Хийх арга барил тий. Бус орнуудаас ийм онцлогтой бол байдаг болохоор гэж боддог. Биш баха 10 жил тахна багш Монголын багш иш миш орсон банц бууд сойц мэт юм уу Монгол биш үү зааж тэр Монгол биш л. Бууз яг Монгол хоол мөн болов юу гэж бодож байна? Үгүй яддаг. Ядтын хүмүүс хүсэн баха. Буудыг Монгол хоол гэж бодлого явах уу? Эрт дээр байсан одоо манайхан бууз хийж идэв гэдэг. Тэ? Мах гурлаар тэ? Гэртээ бууз хийж иддэг үү? Бууз гэж иддэг. Бууз яг Монгол хоол мөн болов юу гэж бодож байна? Монгол хоол юу мөн баха биш. Ахаа Яагаад тэгж бодож байна? бууз чинь бол Монгол хоол биш. Хятад хоол гэж яваад байдаг шүү дээ. Тэгээ Монгол хоолнд чинь мах цах юм ордог. Тэгээ чансан мах тэгэхээр бол буузыг бол яг Монгол хоол гэж хэлдэг. Тэ бууз гэдэг чинь хуушуур бууз энэ төр чинь урд чиглэх л гэж ерөнхийдөө бол ойлгож явдаг шүү дээ. Монгол хоол. Яагаад та Монгол хоол гэж бодож явдаг бол? Яг өөх түүхийн ярил хятадаас гаралтай одоо хятадын бүсээс гаралтай хоол гэдэг. Гэлээгээд өнөөдөр бид нар монгол хүн идэж болж байгаа монгол хоол мах голдоо ордог. Тодорхой хэмжээнд монголчилсан. Монгол хоол шүү дээ. Тэгвэл тэр кинонд л идэдэж шүү дээ. Буузыг л. Тэгэхээр л доо хам тэгж л боддоо шүү дээ. Бар биш хаа. Яагаад тэгж бодож байна? Яг t бууз уншиж ойролцоо юм чинь хятадын олноос гаралтай. Биш үү? Яагаад орж ирсэн байгаа шүү дээ. Ер нь бол гэхдээ ерөнхийдөө бол монголчууд аягүй их түгээмэл иддэг. Юу г яагаад ч юм бууж хуушуур цөөвөн идэр чинь бол монгол үндэсний хоол биш шүү дээ гэж л боддтой. Бид та буузыг Монгол хоол гэж боддгоо гэсэн асуултыг тавьж хэд хэдэн иргэнтэй санамсаргүй уулзснаа та бүхэнд үзүүллээ. Тэд янз бүрээр хариулж байна. Тэдний олонх нь нэгэн жиг дээр чансан мах болон бүхэл махан төрлийн хоолнуудыг Монгол үндэсний хоол гэж боддгоо илэрхийлэв. Мөн нэг иргэн ер нь бидэнд хоолны соёл гэх зүйл үгүй дээ. Мах цагаан эдэнээс өөр гэж дуурсан нь энэ удаагийн соёлын критик цувралын хөндөх гээд буй хамгийн гол асуудлыг онож байлаа. Цаашлаад бид арт гэр төслийн багийнхантай холбогдсон юм. Тэд Монгол үндэсний онцлогтой хоол хийж буй бичлэгээ хийж цахим орчинд байршуулдаг. Үүгээрээ үндэсний соёлыг дэлхийн нийтэд ихэнх нь сурталчилж чаддаг юм. Бид тус төслийн тогооч хөтлөгч Болдбаатарын байр суурийг сонслоо. Тэр буузыг соёл болон гарал үүс талаас нь авч үзээд хоёр өөр хариулт өгч байна. Гэхдээ монголчууд бол эртээр үеэс 10 жилийн өмнөөс бид нар гэр орондоо за тэгээд найз нөхдөндөө ч юм уу хаанч байсан бид нар буузтай салшгүй холбоотой байдаг. Буузыг даалгавар бид нар цагаан сарын үеэр баярын ширээнийхээ хүндтэй зав болгож тавьдаг. Ингэж хэрэгэлдэг байна. За гарал үүс талаас нь ер нь бол би миний судалж мэдснээр бол ялчгүй Монгол яг үндэсний хоол гэхэд бол хэцүү. Нөгөө талаас харахад Аз тивд амьдардаг үндэсний ястангууд за нэлээд дээр үеэс уриланд боодог энэ битүү төрлийн хоолыг нэлээд хэдэн орнууд хэрэгэлт юм билээ үнсэндээ өдөр тутамдаа хэрэгэлдэг. За жишээлбэл одоо хятад байна тий, Орос байна, Балга байна, Япон улс байна тий. Тэгээд дээрээс Монгол улс байна. За ингээд бидний ойрхон байгаа улсууд маань бүгдээрээ энэ битүү төрлийн хоолыг, нэг төрлийн битүү төрлийн хоолыг үнсэндээ одоо хүртэл хэрэглэсээр байна. Тэгэхээр бууз маань хамгийн өргөн дэлгэр дэлхийгээр нэлээд олон орнуудыг хэрэгжилж чадсан хоол болж таарах нь. Тэгвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нээлттэй мэдээллийн сангуудаас шүүж үзвэл бууз нь мантунаас үүссэн гэх. Манто гэдэг үг шууд хятад хэлэнд ингэж дуудагддаг бөгөөд англи хэлээр мантоо гэж галилдаг байна. Буузны хувьд ч баузы гэж дуудагддаг. Мөн ингэж галилжээ. Юуны өмнө нэр томьёоны хувьд уусмал шингэмэл шинж харагдаж байна. Монгол хэлэнд бууз манту гэсэн үгийн утгыг гарал үүсэл үндэстэй тайлбарласан оролдлого байдаггүй бөгөөд мандарин хэлний үг гэдэгт эрдэмтэд санал нэг байна.
Түүхэн сурвалжид бичснээр хятадууд мантууг нээжээ. Өөрөөр хэлбэл буудсны дотроо шанзгүй хэлбэр нь мантуу. Хямд төсөр илчлэг ихтэй тул хятадууд үе үеийн хүнд цагт мантуутай гүн бат нөхөрлсөн ард түмэн билээ. Харин 3 улсын үед нэгэн цэргийн жанжин Жугэлян дайны үеэр цэргүүддээ хялбар бөгөөд амтлаг энерги сайтай хоол идүүлэхийн тулд мантуун дотор махтай шанц хийж боох санааг сэдсэн гэдэг сурвалж байна. Улмаар бууз үүссэн. Өөрөөр хэлбэл бао гэдэг ханзанд боох гэсэн утгатай үг юм байна. Харин 3 улсын үе гэдэгт манай эртний 220-оос 280 оныг хамруулж авч үздэг. Харин яг Баози гэсэн нэр томьёо Хятадд 10 дугаар зууны үед буюу Сүн улсын үед өргөн хэрэглэгдэх болжээ. Түүхэн сурвалж нэр томьёоны гаргалгаанаас гадна бас нэгэн сэжин байгаа нь гурил. Монголчууд газар тариалан эрхэлдэг соёлд 200 орчим жилийн өмнөөс л суралцах гэж хичээж буй ард түмэн. 3 улсын үе байтугай буузыг цэргүүдийн нийтлэг хоол нэгэнд болчихсон байсан нь бодлогддог. Сүн улсын үед ч Монголд гурил үйлдвэрлэж байсангүй. Эрт үеийн тариа нунтаглаж байсан байж болзошгүй элдвэр чулуунууд археологийн олдороор олдож байсан боловч түүнийг гурил үйлдвэрлэж байжээ гэж шууд өгнөхөд учир дутагдaltaй. Харин бидний нэрлэж занснаар манжийн дарлалын үед тэд цалин амуг Хятадаас зөөх зардлыг хэмнэхийн тулд энд газар тариалангийн хилийг тавьсан гэж үздэг хандлага байна. Нөгөөтэйгүр гурилыг яг гурил чигээр нь бид анх Оросуудаас авсан бололтой. Оросуудтай найрамдал харилцаа тогтоосон үеэс хойш гурилын худалдаа болон хэрэглээ эрс нэмэгдсэн талаар төгсөж онцолжээ. Ямар ч тач бууз бидний өөрсдийн үүсгэмэл язгуур соёл биш гэдг нь ийм сэжмүүдээр нотлогдож байна. Харин ихэнх нь даяарчсан хоол гэдгийг дараагийн хэсгээс та олж мэднэ. За энэ бол миний бодлоор дээрээс нь миний мэдж байгаагаар бол хамгийн түрүүнд би бол боодгийг нэрлэнэ. За дараагаар нь би зум гэдэг хоол байна. За энийг зумыг бол бид хүндтэй зочтой барьдаг. За 3 дугаар гэх юм бол би нэг хоньны өвчүүг онцлмоор байна. Хоньны өвчүү маань яадаг вэ гэхэлэр бид нар яг ингээд их одоо нэг эмэгтэй хүн одоо төрөх үед түүнийг их барьж авсан одоо их одоо юу дэмжиж юм уу те тэр хүн дээр үесээ бид нар өгцөг тэр өвчөөг хүндэтэй хүндээ барьдаг байсан талархлаа илэрхийлж. Монголчуудад урд хөршөөс авсан цөөнгүй соёл байгаа ч түүнийг ялгаруулан өөрсдийн онцлогоор хөгжүүлэх нь хамгийн чухал асуудал юм. Бусад улс орнууд буузыг өөр өөрсдийнхөөрөө баяжуулж байгаа шиг бид ч уран сэтгэмжит хэлбэрээр буузын соёлоо шинжлэх нь зүй мэт. Бид буузыг их махтай, сонгонтой, дээд гурилтай гэд эрүүл мэндийн хувьд хүнд хоол болгож иддэг. Нөгөө талаар энэ сэдвийн хүрээнд хөндөж буй дараагийн асуудал нь бидний язгуур соёл. Түүхэн цаг хугацааны явцад өөрөмшүүлж авсан олон соёл байна. Гэхдээ бидний язгуур нь аль вэ гэж асуух үед бууцлаа байхгүй. Иймд дэлхийн нийтэд бууз бол монгол хоол юм шүү гэж сурталчлахын өмнө азнаж яг ямар хоол монголчуудын нүүдэлчин ахуй соёлыг илэрхийлж болох вэ гэдгийг бодлогийлэх хэрэгтэй болж байна. За хамгийн чухал Монгол үндэстний эдээ зам бол цагаан эдээ юм аа. Одоос ирсэн жуулчдыг ч гэртээ хүлээж аваад ч юм уу те. Тэгээ энэ яг манай Монгол үндэстний хоолоо гээд нэг хоол хийхээр бол ямар хоол хийх бол? Хоошор. Цөв юм л хийв. Бууз хоошор л яагаад. Монгол үндэстний хоол гэвлөө. Махчаан зүгэл зүгээр юм лөө. Махчаанах. Тэгээд даарц уцалгаж өгөх мөч юм те. Сүтээ цай мэ. Цөөл бод. Мэдгүй одоо бууз л хийх байх та. Тэ? Гэрт нь гадаадаас нэг жуулч дээрээ тэгээ та хэд яг Монгол үндэснийхээ хоолыг хийж өгөхөр боллоо ямар хоол хийж өгөх бол? Сайхан махчаан ч л өгөндөө. Бууз л хийж өгөндөө. Аха. Бууз салааттай л хийж өгөндөө. Чадахгүй шүү дээ. Чадахгүй шүү дээ. Махаал чанч өгөх шүү яах вэ? Үндэсний хоол бол яг үнэндээ бол манайд үндэсний хоол бүхэл мах шүү дээ. Ерөөсөө л хорхог. Часан махаал хийж өгөх. За энэ яг манай Монгол үндэстний хоол шүү гэх юм бол толгой чанж өгөх юм уу? Тийм Монгол толгой чанж өгөөд эсвэл сайхан адууны мах чанж өгдөг ч юм уу тий. Тэгээд нэг адууны маханд нэг одоо нэг гурил мөрл тасалсан гурил шүүл хийдэг ч юм уу. Нэг тиймэрхүү төрлийн хоол хийж өгөх байх. Тий. Ер нь бол Монгол үндэстний хоол гэх юм бол нэг тийм махтай л холбоотой л байх гэж бодсон.